Ярьчсан нам, арчсан намын гэргээ think tank 2 дахь жилдээ Конрад Аденерийн сантай хамтарч энэ зах зээлийн тухай, зах зээлийн эдийн засгийн харилцааны тухай чөлөө зах зээлийн экосфер арга хэмжээг зохион байгуулж байгаа. Ер нь экосфер гэдэг үгийг бас манайхан сонгохдоо энэ бол нэлээд өргөн утгатай, өргөн орон зайн тухай, экосистемийн тухай, чөлөө зах зээлийн экосистемийн тухай Монгол улсад онцгойлон ярих шаардлагатай гэж үзэж ингээд 2 дахь жилдээ энэ жил бүхэн зааш тийм гэсэн зорилготой. Тэгэхээр энэ арчсан намын хувьд чөлөө зах зээлийн талд байдаг. Яагаад гэвэл энэ чөлөө зах зээл гэдэг иргэн хүний санал санаачлах, бизнесийн эрх чөлөө, бизнесийн эрх өрсөлдөө, энэ инновац, энэ өөрөө эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болдгоо гэдэгт итгэдэг. Тэгээд өнгөрсөн хугацаанд арчсан намын түүхээс та нарт товчхон мэдээлэл өгвөл 1990-ад оны үед ардчлалынхан гэж хэлээ л дээ. Анх өмч хөвчлөл, чөлөөлөлт олон зүйлүүдийг хийж 96-аас 2000 оны үед бас ийм бодлогуудыг инх сайхан гойн засгийн газрын үед оройлоод асар том өөрчлөлтүүдийг бас арчлалынхан хийжсэн. 2004-өөс 8 оны үед 9 онд ч байна уу 4.10-ын бодлого гэж татваруудыг одоо жигд бууруулах тухай үзэл санааг 4.10-ын бодлогоор ардчлалынхан хийж 16-аас 2020 оны хооронд засаглахад энэ нөөтийн систем, энэ олон зүйлүүдийг сайжруулах, эдийн засгийг ил тод болгоход чиглэсэн том реформын шинжтэй өөрчлөлтүүдийг эдийн засгийн хүндрэлтэй үед арчсан намынхан бас хийж ирсэн. Тэгэхээр энэ бүгдийгээ биднэрт сайн зүйлч бас бий. За тэгэхээр бас яг энэ чөлөө зах зээлийн харилцаанаасаа бид нар бас тууштай биш зүүн тал руу хэлбэлсэн үеч бас байдаг. Тэгэхээр одоо энэ бол арчсан нам бизнесийн талд бат нот зогсноо, хамтдаа бодлого тодорхойлё гэж байгаа арга хэмжээ. Монгол улсад ер нь чөлөө зах зээл хөгжид юу илүү төхөө саад тодорхойлж ингэж та бүхэн үзэж байгаа. Тэгээ үүнээс бас чөлөө зах зээлийг хурдтай хөгжүүлэхэд бол галс шийдлийн юу гэж харж байгаа. Зах зээлийг нэг одоо бүхэл зүйлгээд харуул энэ дотор чинь одоо хувийн хөвшил төр хоёр байна. Төрийн орон зайн томроод ахлаар тэр хэмжээтэй одоо орон зайг чинь төрн томроод ахлаар хувийн хөвшил шахагдсан. Одоо бид нар чөлөө зах зээл гэж одоо ярьсаар байж одоо үндсэндээ над төрийн чи эзэлж байгаа хувь хэмжээ асар өндөр болчихсон. Бараг одоо 80% шахам төртэй холбоотой, төсөвтэй холбоотой, төрийн хөгжит компанитай холбоотой, төрөөс олгож байгаа тусгай зөвшөөрөлт холбоотой гэдэг ярил бараг 70-80% ингээд оччихсон. Нөгөө чөлөө зах зээл чинь чөлөө эдийн засаг чинь баггүй болчихсон. Тэгэхээр энэ л өөрөө бидний Монгол ард энэ намын дарга учир болоод чөлөөлөе гэдэг бодлогоо хэрэгжүүлнэ гэдгээд зарлаад чөлөөлөе гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ нь хэр одоо байгаа хэмжээнд гэж үзэж байна вэ? Яг чөлөө зах зээлээ бий болгож чадхад оновчтой юу? Энэ дээр таны байр суурь. Тий одоо дөнгөж сая би чуулган дээрээс ирлээ. Яг одоо Монгол ардын нам болоод учрал ерөнхий сайдын засгийн газар ингэж ярьж байгаа. Яг одоо сая орж ирж байгаа татварын бодлого гэхэд зүгээр л нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг үг байдаг да. Чөлөөлж гэн гэж хэлдэг. Яг бодит байдал дээр сая орж ирж байгаа татварын 3 татварын төрөл дээр 3 одоо чөлөөлөлт гэх юм уу да тэднэрээр хөнгөлөлт ярьж байна. Зүгээр л нүглийн нүдийг гурилаар хуурсан, аргацаасан татварыг тэгш оролцоотоо төлөх, татварын суурийг өргөдөх чиглэлд биш эсрэгээр нь аж ахуйн нэгжүүдийг жижиглэх, хуваагдах, хоёр зэрэгцээ хоёр аж ахуй нэгж нэг нь нүүт төлдөг, нэг нь нүүт төлдөггүй эдийн засгийн суурь харилцаагаа эвдсэн нэг ийм одоо бодлогыг оруулж ирж байна. Тэгэхээр энэ бүгдээс та нар өөрөө энийг бас харьцуулж ярих нь зүйтэй байна.